Сайн байцгаана уу? Ээлж бичлэгэндээ тавтаа морил. Хичээлийн шинэ жил эхлээд завгүй яцгааж байна уу? Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Генсийн номонд бүртгэгдсэн Монголын амжилтуудын талаар бэлтгэлээ. Subscribe дараад тухлан сууж үзээрэй. Генсийн номонд одоогийн байдлаар 47 мянган гаруй амжилтын рекорд бүртгэгдсэн байдаг ба монголчуудын эзэмшдэг рекордуудаас дурдсагая. Та бүхэн сая болсон Парис 2024 оны Олимпиор 6 дахь Олимпиадад оролцсон төвхөн амжилт байгуулсан гүйлтийн тамирчин Бат очрын Сиродын талаар бишгүй сонссон мэт дээ. Тэгвэл Сирод тамирчин 2003-аас 2023 оны хооронд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 11 удаа оролцсноор хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа оролцсон тамирчнаар тодорсон юм. Хамгийн олон хүчит бүхийн барилдаа 2011 оны 9-р сарын 17-наас 25-ны хооронд Төв Цэнгэлдэх хүрээлэнд Монгол Улсын 18 аймаг, 3 хот, 325 сумаас 6002 хүчит бүхчүүд ирж барилджээ. Ингэснээр хамгийн олон бүх оролцсон тэмцээн болсон юм. Генсийн номонд дээд амжилтаа бичүүлэх зорилготой энэхүү Монгол бүхийн барилдаанд анх 4096 бүх барилдуулахаар төлөвлөж байсан боловч хүрэлцэн ирж бүртгүүлсэн бүхчүүдийн тоо 6000-аас хол даван 6002 бүх барилдсан байна. Одоо бүхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчин. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяа тамирчин уран цэцэг 2010 оны 12 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл Чуда бүхийн тэмцээнээс нийт 39 медаль хүртэж дээд амжилт эзэмшин Генсийн номонд бүртгэгджээ. 2024 онд манай улс нэлээдгүй шинэ Генсийн рекордууд бүртгүүлжээ. Эдгээрээс хамтдаа дуртацгаая. Мөсөн гулгуураар нэг цагт гулгасан хамгийн олон хүн. 2024 оны 1 сарын 14-нд Мазалай мөсөн хотхны нээлтийн үеэр нийт 12 м өргөнтэй 18 м урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Генсийн дээд амжилтыг тогтоож байжээ. Та гар дээрээ хэд сунаж чадах вэ? Эмэгтэй хүн дунджаар гар дээрээ 5-аас 10 удаа сунаж чаддаг байна. Тэгвэл уран ууралтынгээ гар дээрээ сунах хэр хэцүү болов та бодод үзтээ. 2024 оны 2 дугаар сарын 1-нд эс оюун эрдэнэ 30 секундын дотор уран нугралтын суниалтыг хамгийн олон удаа буюу 24 удаа хийснээр Генсийн номонд бичигджээ. Мөн уран нугралтын төрлөөр манай улс бас нэгэн рекорд эзэмшдэг бөгөөд 2013 онд уран нуграач Затрал шүдэн дээрээ тогтох байрлалд 4 минут 17 секундын турш байснаар хамгийн удаа энэ байрлалд байсан уран нуграачийн амжилтыг тогтоожээ. Уулан дээр дэлгэсэн хамгийн том төрийн талбай. Next Group-ээс Миний Монголын далбаа нөлөөллийн аянг зарлаж 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 4160 м2 буюу дэлхийн хамгийн том төрийн талбайг Богдхан уулын ингэрт мандуулж Генсийн шинэ амжилтыг тогтоожээ. Та бүхэн Японы алдарт аимшигын төрлийн тоглоом болох Resident Evil гэж хаа нэгтээ сонсч л байсан баг. Альва тоглоомыг хамгийн хурдан тоглож дуусгасан рекордыг бүртгэдэг Speedrun сайтаас мэдээлснээр Resident Evil 3 тоглоомыг хамгийн хурдан тоглож дуусгасан хүн бол орчлон хэмээх Монгол ютубер бөгөөд 40 минут 55 секундын амжилтаар Генсийн рекордонд бүртгэгджээ. Хамгийн сүүлийн ярих Генсийн рекордыг Монгол улс эзэмшдэггүйч Монгол улсад болсон явдал учраас сонирхолтой санагдаад бэлтгэлээ. Японы алдарт Nissin Foods NASA-гийн дэмжлэгээр далайн түвшнээс дээш хамгийн өндөрт шууд дамжуултыг зорилгыг 2019 оны 6 дугаар сарын 24-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хийсэн байдаг. Тодруулан хэлбэл Японы алдарт Nissin Foods-ийн UFO гэх бэлэн гоминг бөмбөлөгт бэхлэн хөөргөж 848 гаруй дагагчтай Японы виртуал ютубер Kaguya Luna далайн түвшнээс дээш 26 км-т шууд дамжуулт хийснээр хамгийн өндөрт шууд дамжуулт хийсэн Генсийн рекордонд бүртгэгджээ. Та бүхэндээ содон сонирхолтой мэдээллээс игч биш багч биш зүсэм хуваалцлаа. Дараагийн сонирхолтой бичлэгүүдээрээ эргээд уулзцгаая. Түр баяртай.